Та subscribe дарж сувга захиалаарай. Мөн хонхон дээр дарснаар дараагийн шинэ бичлэг ороход танд мэдэгдэх болно. Дорнод аймгаас тулааны урлагийн мастерууд, шилдэг боксчид, мөн гудамжны гар зодооноор зард гарсан олон арва нөхөд тодрон гарсан байдаг. Ер нь бусад аймагтай харьцуулахад Дорнод аймгийнхан зовхөөд тэнгэрлэг байдаг нь эцэг өвгдийнхэн дайчин чанартай холбоотой биз. Тэдний дайчингийн одоо хүртэл өр ач нарт нь хөвөрсөөр байдаг юм байна. 20-д оны үед Дорнодоос хорлоогийн чой болсон хэмээх нэгэн сангар Монголын улс төрийн салбарт цойлж гарсан бол 50-ад оны үед Монголын эрүүгийн ертөнцид хорлоогийн дамлан буюу шилэн дамлан хэмээх жаатаар тодрон гарч Монгол даяар нэр нь дуурсагдсан түүхтэй. Мөн түүний ширийг хатааж байна уу гэлтэй хар сэргээ, зундуын гөлгөө, алтан шагаа, мөнгөн шагаа, онгорхой чулуун баатар, хар их жаргал, чон туяа нарын зартай эрчүүд соц нийгмийн үед бужигнуулж байжээ. Ялангуяа хар сэргээ бол халах даяар зард гарсан. Орчин цагийн тулааны урлагийн хувьд гэвэл Дорнод аймгаас Батчав хэмээх шилдэг тулааны багш тодорсон. Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн нутгийн зөвлөлийн дарга улс төрч цогт Баатар соц нийгмийн үед зөвлөлтөд суралцж байхад нууцаар каратэгийн дугууланд хичээллэж улмаар 80-ад оны үед Монголд ирсэн хойно уушуугийн секцэнд хичээллэж тулааны урлагийн ертөнцид баг саг нэвтрээд үзчихсэн нэг юм. Тэр өгүүлэхтэй. Монголын нийгмийн амьдралын түүхэнд Дорнод нутгийнхан альва бэрхшээлийг давах сэтгэлийн тэнхээтэй хүмүүс гэдгээ харуулсаар ирснийг манай Манхилэг овгийнхны түүхээс цугас ойлгож болох юм. Дорнод нутгийнхан үг ээрч, нударгаарч хэрхэн зодтолдож чаддгийг Монголын түүхэн цаг үеүүдэд харуулсаар байгааг гайхах хэрэггүй. Монголын зүүн хязгаар нутаг Сэцэн хан аймгийн Монголын нийгмийг өөрчилж шинжлэхэд ман лайлан оролцож явсныг түүхтэй хүмүүс Дорнод нутгийнхан Хэцүү Тоован, Монголын анхны жанжин Манлай Баатар Дамдын сүрэн 1921 оны хувьсгалын анхны 7-г чой болсон нараараа бахархаж омогшдог ард түмэн юм. 1921 оны хувьсгалын өмнө Сэцэн хан аймгийн Сам Бэйсийн хошууны цоохор чой болсон хийдээс оргон нийслэл хүрэндэрч залуу хүний хувь тавиланг тойролгүй дайрч гарч улбаар дэмбэ тоглож нудраг зөрүүлж байсан хүмүүсийн нэг билээ. Тэгжил тэр үеийн залуучуудаасаа тодрон гарч ирсэн. Хувьсгалд манлайлан оролцсон. Дорнодчууд нудраган зодооноороо эрт дээр үеэс уламжлагдсан ирсэн сонин түүхтэй ард түмээ. Шин цагийн үеийн нудраган зодоончид болох 60-ад оны халахын сайнэр шилэн дамлан, хар сэргээ, өнөө цагийн тулааны урлагийн Батчав, Бямбад орж нар гээдэл яриад байвал дуусахгүй урт нэр хөврөх болно. Тэмдээж Дорнод нутгаас олон сайн боксчид төрсөн. Цаашид ч уламжлагдан явах нь дамжиггүй. Монголын боксийн спортын түүхэнд 60 гаруй жилийн дараа Азийн наадмын авраг гэдэг нэр хүндтэй цол алтан медалийг Дорнод нутгийн хүү Отхон далай их нутагт авчирч нэг шин түүхийг бүтээсэн. Дорнодчуудын эрлэгэг зориг хад дуужил төвчээрийг даван туулах энэ чадварыг түүхийн судалгаа болгох нь зүйтэй гэж өгүүлсэн юм. Түүнчлэн тулааны урлагийн багш Монголын гардан тулааны холбооны 3 дугаар дан Кекшу каратэгийн 2 дугаар дантай Батчав залуу занд насанда Дорнод аймагт жинхэнэ нудраган зодоонч явсан байх бөгөөд гудамжны зодоонч хулиган, цагдаа, боксчин, багш дасгалжуулагч гээд гардан тулаанч хүний бүх хийл ээдрэт замыг туулж гарсан байдаг. Тэр залуу занд насанда Дорнод аймагт бужигнуулж явсан тухайга ингэж өгүүлсэн юм. Би баг залуунасаа Дорнод аймагт өнгөрүүлсэн. Тухайн нийгэм хүссэн хүсээгүй өөрийгөө хамгаалахаас өөр арга байхгүй тийм л цаг үе байлаа л. Хашаанаас гарлаа бол атман хулиганууд барьж аваад нүүднэ шүү дээ. Тэгэд ч соц нийгмийн үед Дорнод аймаг бол атман олонтой газар байв. Өөрийгөө хамгаалж чадахгүй бол атманууд усанд явуулна, төлөө хаглуулна, гэрээ цэвэрлүүлнэ. Би өөрөө аймхай, зүрх муутай, хүнд зодуулчих гээд л байдаг байсан хүүхэд байв. Тийм болоод ч тэр 6 дугаар анги хүртлээр олон ч удаа зодуулсан. Дорнодод Хятадын хороо гэж би. Энд манайх нүүж очсон. Тухайн үед айл болгоны хашаанд сандалтай
Төгшүүр зарлагад айл болгон ордог окоп шиг нүх бэлдүүлчихсэн байдаг байсан. Нэг өдөр хашаанаасаа гараад ирсэн чинь хятадын хорооны хүүхдүүд дуудлаа. Тэгээд намайг сандал дээр суулгаад жижигхэн хумсны хутах шиг юмар шууд цээж рүү дүрээд. За дүүхүү, гутлаа тайл гэлээ. Өгөхгүй гэсэн чинь төмөр утсаар би баглаад зүүгээр шивэд. За чи гутлаа тайлахгүй бол цус алдаж өхөн шүү гэлээлт. Би ээж гутлаа өгчихгүй санаатай гүрийгээд байв. Тэглээч хүүхэд болохоор айгаад гутлаа тайлаад өгчихсөн. Дараа нь цагдаад очиод матчихлаа. Тэр үед цагдаад матсан хүнийг үздэггүй байлаа шүү дээ. Ингээд би цагдаад матдаг онцгүй эр хүний данс руу шилжвэ. Тэгээд би бодлоо. Ер нь алийн болгон хүнд зодуулаад, дээрлхүүлээд, дээрэмдүүлээд явж байх уу? Худлаа хийхгүй, хулгай хийхгүй, өнчин хоёр дүүгийнхээ төлөө өөрийгөө зориулна. Эр хүн юу хийж, яаж амьдрч чадах вэ? Түүгээр л амьдрий гээд ээжийнхээ шарил дээр очиж тангараг өргөссөн. Тэгээд л гардан тулааны бэлтгэл хийж эхэлсэндээ. Тэр үед хятадын хороонд шаварт тагцсан дээр үсрээд гарчихдаг нэг хятад өвгөн байдаг байл. Хөөхтүүд чулуу шидмэгц шавар тагцсан дээр үсрээд гарчих. Тэр хятадыг би нууцаар хардаг байв. Сүүлд бодож байхад тэр өвгөн тайчу чуан хийдэг байсан юм билээ. Одоо үгээр хятадын ард түмэн тэр чигээр хичээлдэг. Гардан тулаа нийл нэг төрөл шүү дээ. Эндээс би өшөглөлт энтергээд янз бүрийн юм сурч авсан. Гэхдээ тэр хятад өвгөн зааж өгөөгүй л дээ. Би түүний үйлдэлийг нууцаар хардаг байсан юм. Шуудаан дэлс үртэс холж хийгээд түүнийг байнга нүднэ. Сүүлдээ гар битүү сайртай. Тэгээд сургууль дээр ариун цэврийн үзлэг болоход багш нар намайг гарын сайртчихсан гээд ангиудаар дагуулж явдаг байлаа шүү дээ. Эмээ маань миний гарын сайрыг арилгахын тулд товоо дүрхэд уут өгүүлчихдэг байсан. Ийм байдлаар би бүтэн жилийн турш бэлтгэл хийсэн. 7 дугаар ангид ордог жил манай ангийн ганц үх гэж барилддаг хүүхэд намайг баахан хүүхдээр бариулж байгаад бат чавын өвчүүг хадна гэд игм рүү 2 гараа хийгээд татдаг байхгүй юу? Тэгсэн чинь өвдөд би уйлсан. Нэг мэдсэн чинь эргэн тойрон байсан хүүхдүүдийг би бүгдийг нь цохиж унахсан байсан. Би яаж цогсноч мэдээгүй. Сэргэл хэрчгсэн, сургуулийн захирал ирчгсэн. Миний амнаас цагаан хөөс сахраад тэр үед хятадын тагнуул магнуул гэдэг яриа их гарч байсан л т. Тагнуулууд зүсээ хувилгаад явж байна ч гэх шиг. Ингээд сургууль даяар Батчавыг хятадын тагнуул алаад төөнд хувилчихлаа гэд янз бүрийн яриа гарсан. Удалгүй би 1986 онд сургуулийнхаа атман болсон. Сүүлдээ хятадын хорооны атман боллоо. Тэгээд дорнодын атман алтан шагаа, мөнгөн шагаа нарын үе залгамжлагч гэгдэх болсонд тэр үед дорнодын залуучууд ер нь худаг барьдаг. Хэрвээ зодолдоод ялагдах юм бол заавал өшөөгөө авдаг. Эсвэл хутаглана, эсвэл тоосгодно. Ер нь тийм бичигдээгүй хуйлтай байсан юм. Харин миний хувьд гэвэл гартаа ямар ч зэвсэг барьж үзээгүй. Тэгээд 8 дугаар ангиа төгсөх жилдээ өөрийн гэсэн бүлэглэл байгуулаад 3-4 чудаа дээрэм хийчихсэн. Хүүхдийн колон руу ачигдах дээрээ туллаа. Дорнодын 8 дугаар гуанзнаас 2 дугаар 8 жилийн сургууль хүртэлх орон зай бол миний эзэмшил газар байв. Тэр үед Хадбаатар гэж хүүхдийн байцаагч надтай гэрээ хийгээд үүнээс хойш зодон зохион хийж болохгүй. Хичээлдээ мэри чамд боломж олгоё. Чамайг цагдаагийн сургуульд явуулъя. Одоо наад атмаануудын бүлгээ тара гэж зөвлөсөн. Ингээд л би хүнтэй зодтолтгоо болсонд ер нь бол дорнодын алтан шагаа, мөнгөн шагаа гэд тухайн үеийн атмаанууд бүгд л миний гараар ороод дууссан да. Залууч байла, онгороо сагсууч байла, ах зах гэж бодолгүйгээр би бүгдийг нь нухсан да. Тэгээд 10 дугаар ангиа төгсөө цэрэгт явлаа. Намайг зодоон зохионд гаргууд байсан болохоор цагдаагийн сургуульд хуваарлсан юм билээ. Тэнд очиод үсээ хусуулаад цагдаагийн төрүүч нарт дэглүүл. Манай оны 4 нөхөр надад хандаж чи дорнодын төвийн атман байсан. Эднарт ингэж дээрлэхүүлэхгүй шүү. Одоо хэдүүлээ ерөөсөө үзэлцээ өөдөөс нь босъё гэв. За тэгээд л тэднийг босцоохох юм бодож байваа. Тэгтэл төрүүч нар шалан дээр хөвтээд гэж хашгирлаа. Үзэлцээ гэж байсан нөгөө дөрвч нь хөвтчихдэг юм. Би гүрийгээд л зогсоод байв. Тэгсэн чинь нэг төрүүч чи яагаад хөвтдөггүй новш вэ гэд намайг нэг хусав. Би нөгөө нөхрийг зөрүүлээд хусчихсан чинь өнгөрөөд явчихлаа. Тэгээд гарч цугтаад хашаа тойроод эрэхтэл 4 төрүүч тал талаас бүслээд авсан.
Нэгэн дулаарчсан хүн чинь эднэртээ шууд л зодолтлоо. Яг зодолдож байсан чинь тас хийгээд л явчих. Толгой руу төмрөөр цохих шиг болсон. Нэг мэдсэн чинь ухаан алдчихсан хэдэн хүн миний дөрв мөчнөөс өргөөд явж гин. Ажиглаад харсан чинь Ахмад цолтой, хулгар чихтэй аймар хүн. Наадах чинь хаанаас ирсэн юм бэ? Ямар овоо хулгаач вэ? Өрөөнд оруулаа шидчих гэж юм. Цаадуулна ч намайг шидчих. Би баашлаад хэвтэд байваа. Тэгтэл нөгөө Ахмад босчий гэж өшөглөөд би ширээ тойрч зүгтаад хаанаас ирсэн бэ гэхээр нь дорнод их гэлээ. Дорнодын гудамжны хулгаач яахаараа цагдаагийн сургуульд ирдэг юм бэ? Чи хэний хүүхдв гэхээр нахыгаа хэл. Гэтэл тэр Ахмад манай ахын найз болоод явчих ба. Тэр хүн бол өнөө цагийн Гардан тулааны Хаян гарва багш байсан юм а. Энэ хүн намайг ганц будаг руу ачигдах гэж байхад батлан даалтанд авч билээ. Би түнд хандаж цэрэгт явъя. Цагдаагийн хүн болмооргүй байна гэж хэлтэл миний паспорт бүх юмыг авч яваад за миний дүү заавал цэрэгт явна шүү. Ахтайгаа холбоотой байна шүү гэд намайг хэрэгт орохоос салгаад явуулсан. Тэгээгүй бол би шууд шоронд явах байсан. Ингээд зүүн баянгийн цэргийн ангид очивоо. Тэгтэл нэг дэд хурандаа энэ цэргийг авна. Цагаар хооллоход янзын нөхөр болно доо гэд намайг авахар болж байтал гаднаас хоёр сэргийлэгч орж ирээд бат сайхны Батчив гэж хаан байна гэлээ. Пал хийгээд л явчихсан. Заавал шоронд явах ёстой л байсан юм байна гэж бодов. Тэд намайг шууд гавлаад л энэ нөхрийг аюулаас хамгаалахын шугамаар авч явна гэд машин цуулгав. Ингээд намайг Дорнодын улаан буланд авчиртал. Цэдэнбал даргын комиссар байсан буян тогтох гэдэг хошууч. Энэ залуу өнөөдрөөс эхлээд сэргийлэгчээр ажиллана. Тушаалд нь гарчихсан гэж танилцуулав. Бээч бүр уучраа олохоо байваа. Хүмүүс босч ирээд эн чин цэргийн алба хаасан байх ёстой. Дөнгөж 10 дугаар анги төгссөн хүүхдийг ийм албанд томилж болохгүй гэхэд буян тогтох хошууч. Тэр хамаагүй. Энэ залуу аюулаас хамгаалахын данстай. Цаанаасаа аюулаас хамгаалах шийдвэртэй хүн гэж хэл. Тэгээд дараа намайг дээш нь авч ороод за минийхөө зодтолдог хэвээрээ юу. Зодон дуртай бидтэй. Гэхээр нь дуртай айл гэлээ. Цагдаагийн байгууллага сайн зодтолдог хүмүүсийг Монгол улс даяар хайж цуглуулж байна. Тусгай тасаг байгуулна. Чамайг тэр шугамар сургана гэж хэлээд намайг Амра гэдэг дислэгчэд даалгаж өгвөө. Ингээд л би цагдаагийн байгууллагад хөл тавьсан юм да. Сонирхолж хэлэхэд 90-ад оны үед Дорнод аймагт Солгой ган төмөр гэж Гардан тулаанаар хичээлдэг сайхан залуу байв. Гэвч энэ хүн Орос цэргийн анги руу нэвтэрч офицеруудтай наригтж байгаад нэг том офицерыг хутгалж алаад цаазаар авахулсан та. Эдмүрийн баримт үлдээхгүй тулд жижигхэн тонгоргоо залгичхаж байсан. Тэгээд 5 давхраас үсэрсэн байдаг юм. Ямар ч гэмтэл аваагүй. Түүнийг баривчлаад нэгжлэг хийхэд биенээс нь хутга мэсний зүйл гарч ирээгүй. Ингээд биеийг нь рентгенд харуулсан чинь ходоодонд нь жижигхэн тонгор харагдахгүй юу? Тиймээс яалтчгүй хэрэгэ хүлээсэн байдаг. Тэр үед би сэргийлэгч байваа. Түүнийг хоригдож байх үед заримдаа би мандаг байсан юм. Солгой ган төмрийг байн гавтай байлгах. Тэгэхгүй бол амиа хорлцохно. Мань хүн дандаа бясалгал хийн. Гар дээр байнга сунааж бэлтгэл хийн. Өрөөнд нь ороход гавтай мөртлөө толгой дээрээ тогтчихсан байдаг байв. Би өөрөө тулааны хүн болохоор бас түүнийг сонирхноо. Намайг тэр бас бусдаас дуулж сонсож байсан юм билээ. Тэгээд надад хандж. Аахан чамайг мэднэ. Чи их зөв явж байна. Уг нь би олон сайхан шав бэлдэж байсан юм. Ганц мундаг шав байгаа. Би даанч эндээс гарч чадахгүй юм шиг байна. Их мундаг уян хатан хүүхэд байгаа. Тэрийг чамд захи гэж байсан. Тэгээд удалгүй цаазаар авахулсан да. Би тэр загсан хүүхдийг нь хайж байгаад олж уулзсан. Багш чинь чамд юу зааж өгсөн бэ гэж асуухад надад ийм л юм зааж өгсөн гэд дамжижгүйгээд миний толгой дээр үсрээд гарчхаж байгаа юм а. Би метр 80-тай хүн шүү дээ. Тэгээд би 1990 онд клуб нээгээд тэр хүүхдийг хичээллүүлж байгаад Хилийн цэргийн дээд сургуульд явуулаад офицер болгож байваа. Мөн манай Дорнодод аль социализмын үеийн цуутай атман хар сэргээ гэж ах би. Одооч бэлтгэл хийдэг. Өвөл нүцэглээд байнга цооногонд орно. Хүнийг зохий гэвэл ерөөсөө л нам зөгтөг хүн.
Хөөхтүүддээ бас бие хамгаалах урлаг зааж өгдөг байсан юм билээ. Мөн манай дорнодод ямар ч хүний ганц зохиод унагадаг Бямба гэдэг сэрэг элэгч байваа. 90-ад оны үед би түүнтэй хамт эргүүл хийж явтал хар төмсөө гэж алдартай хулгай нэг хүнийг дээрэмдээд гаран зогсоогоод өөдөөс нь худах шидээ тоглож байв. Би тэр үед омглон зал ууч явл. Буруу хэрэг хийсэн хэнийг ч барьж аваад зодчихдаг байсан цаг. Бямбагаа надад хэлж байна. Чи савл хийвэл хүн зоддог. Би аюулаас хамгаалахын ажил насаараа хийсэн хүн шүү. Чамайг дургүй хүргээд байвал ганц зохиод л унгана гэж хэл. Би дотроо энэ мө өвгөн намайг зохиж унгана гэж юу байсан юм бэ гэж бодож байваа. Хүн рүү худах шидэн тоглож байгаа хар төмсөөрөө ойртож явах үедээ би Бямбагад хандж. Та тийм мундаг юм бол төмсөг ганц зохиод унгах. Хэрвээ унгахчих юм бол би таны оронд 2 удаа ээлжинд гарыг гэхэд. За чи очиод хараарай гэлээ. Тэгээд төмсөө дээр очиод худахыг нь хураах гэсэн чинь. Та нар худаг хураасаар байгаад хоолны худаггүй болгочихлоо. Би ямар хүн дээрлэгсэн биш. Найзтайгаа л худгаар тоглож байна гэж томордог байгаа. Хажууд нь 2-3 онч нөхөр байсан. Тэгтэл юу юугүй тас хийгээд явчихсан. Тэгсэн нөгөө Бямба өвгөн чинь хар төмсөг нам цохиод унгахчихдаг юм аа. Би ёстой гайхсан шүү. Хэсэг хугацаанд Бямбагаатай юм ярьж чаддаггүй. Дараа нь би Бямбаха та сая яаж цогсон юм бэ гэж асуув. Мань хүн төмсөөрөө очих замдаа газраас шороо отгож авсан юм байна. Үүнийг нь би анзаараагүй л дээ. Тэгээд төмсөөтэй ярилцаж байхдаа нүд рүү шороо цацаад яг нүдээ гараараа арчих үед нь хажуугаас нь цогчгож. Бямбагаа надад хэлж байна. Би чам шиг өшөглөхгүй. Цагаа тулахад хэнийг ч зохиод унгахчихна. Би тулааны урлагийг тийм хэмжээнд заалгасан хүн. Хаана нь яаж зохихыг миний багш надад зааж өгсөн юм гэж бил. Тэр үеийн цагдаагийнхан бүгд л Хаян Гарба багшийн шав байсан шүү дээ. Бямба багшийн тэр явдлаас хойш надад зөвхөн дөрвөн мөчөө хөдөлгөөд ялахгүй юм байна. Ямар нэгэн арга тактик байх ёстой юм байна гэдэг ойлголт төрсөн дөө гэж үгүйсэн юм аа. Чихэна. 1970-ад оны үед Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт малчин бавууд орж машинд дайруулан нас баржээ. Гэвч түүнийг дайрсан чолооч баригдсангүй. Аймгийн цагдсан сэргийлхийнхэн бүтэн 3 жил мөрдөөд хэрэгтэй холбогдох ямар ч эд мөрийн баримт уул мөр олж чадалгүй мухардсан байна. Ингээд уг хэргийг шалгахаар Улаанбаатараас эрүүгийн хэргийн эрен сурвалжлах хэлтсийн ахлах төлөөлөгч Даш Цэрэн очсон байна. Тэрбэр очиутаа сумын ард иргэдийг цуглуулж илрээгүй утсан гэмт хэргийг илрүүлэхэд иргэдийн тусалцаа маш их үүрэг гүйцэтгэдэг гэсэн лекц уншсан байна. Тэр лекцээ уншиж дуусмагцаа. Ёрн хөдөлмөрчд малчид маш соргог байдаг. Жишээлхэд танаа энд 3 жилийн өмнө малчин бавууд орж машины ослоор нас барсан. Түүнийг дайрсан жолоочийн талаар бидэнд бүрэн мэдээлэл ирсэн. Бид одоо зарим мэдээлэл өгсөн хүмүүстэй дахин уулзаж ярилцаад маргааш нас гэмт хэрэгтнийг баривчилж та бүхний дунд шившигт хэргийг нь шүүж зохих ялыг нь оногдуулна гэж ярьжээ. Гэвч үнэн хэрэгтээ түүнд ямар ч мэдээлэл байхгүй байж л дээ. Учир нь манер уг хэрэгт холбогдолтой хүнийг мэдэж байгаа хүн сумын ард иргэдийн дунд байгаа гэж бодсон байна. Төлөөлөгч Даш Цэрэн лекцийнхээ дараа сумын хэсгийн төлөөлөгчтэй хамтран үнэн шудраг гэсэн хэдэн хүнийг цуглуулan эмнэлэг, холбоо, зам тээвэр, зэрэг газрыг нууцаар хянуулах сумаас гадагшаа явж буй хүмүүсийг сэмхэн тагнах талаар зааварчилгаа өгчээ. Гэтэл тэр шөнийн тэг 2 цагийн үед тус сумын малчин дорж давг гихчээр холбоон дээр ирж Улаанбаатар хот руу уцаар ирэх захиалга өгсөн байна. Төдөлгүй тэр хэнийгэнтэй уцаар иржээ. Тэр бэр. За нөгөө хэрэгч нь илэрсэн байна. Амиа бодорой. Би маргаашийн шуудангаар аймаг яваад цаашаа бултлаа. Гэхэд цаад хүн
Бэж гисэн тэгвэл маргааш өглөө банз ачаад дунд говь явна. Тэгээд дунд говьт тэргээ хайчхаад цаашаа алга болъё гэж. Үүнийг мэдсэн төлөөлөгч Даш Цэрэн Улаанбаатар болон Өвөр хангай аймгийн Цагдан сэргийлэхтэй уцаар холбогдсон байна. Төлөөлөлгүй Дорж давгийг аймгийн шуудангийн машинаас буухад нь Өвөр хангай цагдаа нар баривчилсан байна. Түүнийг нилээд сайн байцаасны эцэст хэргийн учир бүрэн тайлэгджээ. Дорж давг нь ховын ус хонзонгоор малчин бавууд орчийн амьсгалыг боож алсан байна. Тухайн үед түүний жолооч найз Эрхэн баяр гэгч нь Улаанбаатараас ачаад Өвөр хангааг зорж явахдаа Дорж давгийнхаар бууж илдээ. Ингээд л мань хоёр хувилдсан хэрэг. Дорж давг түүнд хандчих. Би өстэй хүнээ цааш нь харуулчихсан. Чи л надад туслах хэрэгтэй байна. Цогцыг нь машинд ачаад хөдөөгийн замдаар аваачаад дээгүүр нь машинаараа гарчих. Машин дайруулж өгсөн л байх биз. Чи баригдана гэж байхгүй. Хөгшин чин чамд өвлийн чин идшиг өгнө. Гэх зэргээр панаалдаж байгаад зөр үлчихсэн байна. Ингээд Эрхэн баяр Дорж давг хоёр хоёулаа шоронгийн тав болсон түүхтэй. Чихэна. Дээхэн үед дүүрэнгийн шорон гэж байлаа. Тус шоронд дандаа анхны гэмт хэрэгтнүүд ял эдэлдэг байж. Тухайн үед бүхий л албан газрууд, их дээд сургуулиудад ааст буюу авхаалчтай сэргэлэнчүүдийн тэмцээн гэдэг юм зохиогддог байсан бөгөөд энэ нь шоронгуудад бас зохиогддог байжээ. Нэг удаа засангийн ажилтнууд дүүрэнгийн шоронд салхид, бэрлэг, дүүрэнгийн шоронгийн ялтнуудын дунд ааст зохион байгуулжээ. Эцэст нь 3 баг асуултанд оноогоороо тэнцчихсэн байна. Тэгтэл хөтлөгч за 3 багийн дунд нэг сонин асуулт тавь. Энэ асуултанд үнэн зөв хариулсан баг ялагчаар тодорно гэд зүүн хараагийн шоронгийн хүмүүжигч нар хармаандаа юу авч явдаг вэ гэж асуужээ. Тэгтэл дүүрэнгийн шоронгийн баг тамхи хармаалж явдаг гэж. Салхитын баг эмхтэй хүний зураг хармаалж явдаг гэсэн байна. Бэрлэгийн баг хутаг хармаалж явдаг хэмээч. Энэ 3-ын аль нь ч таасангүй. Тэгтэл ааст үзээд сууж байсан ялтнуудын дотроос нэг доожоогүй ялтан босч ирээд би хариулчих уу гэсэн байна. Хөтлөгч за тэгвэл чи хариулах гэхэд мөнөөх ялтан зүүн хараагийн шоронгийн ялтнууд халбаг хармаалж явдаг хэмээч. Энэ нь зөв хариулт байсан бөгөөд мань ялтан зүүн хараагийн шоронгоос дэглэн буурч ирсэн нөхөр байж. Тухайн үед зүүн хараагийн шоронд мөнөөх цуутай Егорын дэглэмгээч нь эд ноёрхож байсан. Тентхийн ялтнууд тус шоронго өвхлийн архив гэж нэрлэж байсан цаг. Энтхийн ялтнууд яагаад халбаг хармаалж явдаг байсан бэ гэвэл хэтэрхий чанга дэглэмтэй байсан болохоор өөрсдөө хоол хийж идэн дураараа дөргөн гэж байхгүй. Бүгд засаг хоолоо иддэг, овгор ялтнууд нь байрандаа хоол зөөлгөж идэн гэсэн ойлгоц байхгүй. Тэр ч утгаараа бүгдээрээ халбага хармаалж явдаг байжээ. Гэхдээ бас ялгаатай. Овгор ялтнууд нь ган халбага, дундчуул нь хөнгөн цагаан халбага, ядарсан хоригдлууд нь модоор хийсэн халбага хармаалж явдаг байж. Ямар сайн даал тухайн үед зүүн хараагийн шоронг сонирхож очсон хүмүүс хармаалж яваа халбагаар нь хоригдлуудын зяндааг тодорхойлдог байсан гэдгээ. 5. Монголд анх хөөхтийн колон байгуулагдахад Ланноров, Дэмбэрл, Гөлөөн цэрэн дондог нар очиж байсан гэдгээ. Эд нар хөөхтийн колонд хүмүүжих нь бүхэл улам эвдрээд томчуудын шоронд шилжжээ. Гэхдээ дандаа томоохон хэрэг үйлдэж дуйлаан дэгдээсэн улсууд. Эдэн дотроос Ланнорвыг амьдараа оршуулгдсан ялтан гэж ирдэг. Тэрбээр томчуудын шоронд байхдаа уушгин муудаад шоронгийн эмнэлэгт хэвтжээ. Олон хоног биеийн муу байсны эцэст нэгэн орой гинэт ухаан алдсан байна. Түүнийг эмчилж байсан Чадрабат гэдэг эмч тэр үед халамцуу байсан бөгөөд Ланнорвын судсыг барьж үзтэл цоглохгүй байжээ. Гэвч цохилж байсан ч юм билүү хэн мэдлээ. Яагад гэвэл халамцуу хүний ухаан гэдэг осолтой шүү дээ. Ингээд Ланнорвыг тэр шөндөө шоронгийн моргийн өрөөнд оруулаад хайчихж.
цогцснуудыг дараа нь хот руу очих шүүх эмнэлгийн задлан шинжилгээнд оруулдаг байж. Гэтэл шүн дундын үед талигаж болсон лан норов гэнэт сэрээд ирж. Арай ядан өндийгөд хартал моргийн өрөөний задгаа амбарт хэвтэж байхан тэр. Эхэндээ тэр өрөөндөө хэвтэж байна гэж бодж илт. Тэгээд хажуу талынхаа хүний хүнжлийг сөхөх санаатай тэмтчиж байгаад үхтлийн цагаан нөмөргийг хуултал гарт нь хөлдүүгээр таарлдаж. Тэгэнгүүт ам авраараа гэж байдаг чадлаараа хашгирсан бөгөөд аз болж энэ үед бие засах гэж явсан совилогч хүүхэн түүний дууг сонсжээ. Совилогч моргийн өрөөрөө шууд орох гэснээ айгаад дотогшорж хөөрийн байшингаас хүн хашгираад байна. Лан норов дутуу өгчгсөн юм биш үү гэж хашгирахад халамцуу юмч Чадрабатын уусан архин гарах шиг болж моргийн байшин руу хар хурдаараа гүйсэн байна. Хаалгыг нь угс татаад гэрэл асаатал лан норов хэдэн үхтлийн дунд мөлхөж явжээ. Чадрабат эмч түүнийг яах ихин завдалгүй сэвхийтэл өргөөд өөдрүү зүгэлсэн бөгөөд энэ үед хоёр совилогч дамнуур гавчраад лан норвын дээр хэвтүүлж өтөр түргэн эмнэлгийн оронд залжээ. Ингээд Чадрабат гэдэг эмч лан норв гэдэг ялтны нээнтэгт орхон тэр. Тэрбээр лан норвоос уучлалт гуйхын ялдамд чиний судс үнэхээр цохлохгүй байсан юм да. Ямар хачин юм бэ? За тэгээд цохилсон ч цохлоогүй ч би санаатаагаар чамайг моргд хийгээгүй юм даг. Гэхдээ миний төмөн буруу. Чамайг амаа хамгиж явах юм бол би чамд чадах ядахаараа тус хүргэнэ. Ялагч нь хүртэл хөөцөлдөж байгаад хөнгөлж чадна гэж амаалтж. Лан норовч амаа хамгихаар шийджээ. Төөнийг эмнэлэгт байх хугацаанд Чадрабат эмч үнтэй эмтэрэ өөрийн мөнгөөр хотоос авчирч тэнхрүүлсэн гэдгээ. Эмнэлгээс гараад зоонд очихт нь хөөцөлцөөр байгаад хорхангийн мал дээр гаргаж харж үтсэн байна. Лан норов хэдэн жил мал дээр тарвалцаж байтал Чадрабат дээр дооргүй өргөдөл барьж гүйсээр байгаад төөнийг хугацаанаас нь 2 жилийн өмнө суллаж чаджээ. Наранд гарахт нь түүнд дөрвөн хантай жижиг гэр бэлдэж өгсөн боловч лан норов тун одолгүй дахин гэмт хэрэг үйлдэж шоронд орсон байна. Чадрабат эмч ямар ч гэсэн хүртээх ёстой тусаа хүргэсэн байна. Лан норвын хувьд бол гомдолгүй болж тийм ч учраас лан норов чаагийн ч ёстой жинхэнэ эрхэн харин өгөр толгойлсон би гэдэг амтан хайрыг нь дааж чадаагүй. Моргийн өрөөнд үхтлүүдийн дунд хэвтэж байх ч бас амар байсан шүү. Өгсөн хүний хөлдөө гаратгаж авсан миний энэ муу гар бузартсан байх. Савл хийвэл хүний хармаанаас мөнгө суулаад эзнийгээ дахин шоронд хатаалаа гэж үгэлдэг байжээ. Тэрбээр шоронгийн овгор наарн дээр үхтгийн жамаар шорондоо өөд болсон гэдэг. 6. 1940-од оны үед үйлчилж байсан бүгд найрамдах Монгол ард улсын эрүүгийн хуулийг Жамбал доржийн хар хууль гэж ярьдаг байжээ. Тухайн үед эрүүгийн хуулинд өмчийн хэрэгүүд бүгд цаазтай байсан ч гэдэг. Гэхдээ зөвхөн хулгай хийсэн албаны мөнгө дутаасан тохиолдолд шууд цаазаар авах ял өгдөг байж. Энэ нь яван явсаар 1970-ад оны үед арай зөөлрч социалист өмчийн эс ширхэг бүрийг алхам тутамдаа нүдлэн хамгаална гэсэн лоозон болж хувирсан билээ. Төөхөнд Чингис хааны их засаг хуулиас хатуу гэгддэг Жамбал доржийн хар хууль гэх чинь үнэндээ харгас хууль байж. Ихэнхдээ хүнийг хэлмэгдүүлдэг байсан болохоор хар хууль гэж нэрлсэн бөгөөд хөөхд багчуудыг 16 нас хүрмэгцэн тухайн үеийн эрүүгийн хууль буюу Жамбал доржийн хар хуулийг тангад ном шиг зээжлүүлдэг байсан байна. Ингээд Жамбал доржийн хар хуулиар шийдгүүлсэн зарим нэг ялтны тухай өгүүлье. Өмнө Говь аймгийн Цогц цэцэн сумын сургуулийн комендант Жудаг гэгчээр албаны мөнгнөөс 14,000 төгрөг дутаачихжээ. Тухайн үеийн мөнгөч хатуу байсан цаг. Тиймээс эргэн Жудгийг 6 сар мөрдөнд суулган хорж байгаад шууд буудаж алсан байгаа юм. 1940-од оны үед цаазаар авсуугаа гэдэггүй. Буудан алсуугаа гэдэг байсан бөгөөд энэ нь социалист өмчийн эс ширхэгт гар дүрх бодол тээсэн хүмүүсийг айлгах зорилго агуулж байжээ. Тэрч байтугай ганц ширхэг өмд хулгайлаад яллагдсан хүнч байдаг гэж. Бармаа гихч залуу айлын хэдсэн дээр тогсон өмд хулгайлсан хэрэгээр 3 жил шоронд хоригдож байсан бөгөөд тэр нь тухайн үеийн цэргийн дарга нарын өмсдөг байсан офицер өмд байсан болохоор ийхүү хүнд туссан хэрэгэ. Үүнээс болж дармаа офицер өмд хэмээх гоч авч байжээ. 1940-од он бол дайны хар сүдэр хаа сайгүй нүүрлсэн.
хувцс хунар, эд зүйлс ихээхэн ховор байсан цаг бөгөөд ердөө ганц өмднөөс болж 3 жилийн ял авсан явдал энэ бүхнийг гэрчлэнэ. Мөн тухайн үед олон тооны мал хулгайлсан этгээдэд буудан алах ял оноодог байжээ. Ялангуяа нэгдэлжих хөдөлгөөнөөс бултсан, нэгдлийн маллаас хулгайлсан, малаа дутуу тоолуулсан хүмүүс нэлээд чанга авахулдаг байж. 1950-ад оны үед дорж сүрэн хэмээх 70 гаруй насны өвгөн мал тооллохын үеэр 10-аад хонь хөдөө аваачаад нуучихсан байна. Гэтэл мань өвгөнийг 3 жилийн ялаар шийтгэжээ. Гэвч 70 гаруй настай хүн шоронгийн мулц гээч юм ид мандаж байсан 50-ад оны шоронд яаж тисэх билээд? Хөөрхийн өвгөн ердөө ганцхан сар шоронд суугаад л нас барсан байгаа юм. Мөн 1940-од оноос эхлээд ард түмнээс шилийн сайн эр хэмээх цол авсан хүмүүстэй сүрхий тэмцэл явуулж эхэлжээ. 1920, 1930-ад онд шилийн сайн эрчүүд үнэхээр дураараа дүргэж байсан байна. 1940-од оны шилийн сайн эр шар дээлт Гомбожов гэгчийг Өвөрхан гайхан бараг мэдэх учиртай. Гомбожов 1930-од оны үед Зүүн аймгаас адуу хөөгд Баруун аймаг руу гаргадаг жаатайр байж. Тэгээд 1940-од оноос эхлэн улс даяар Жамбал доржийн хар хууль хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ үед шар дээлт Гомбожов гэнэт аргаа өөрчилж нэгдлийн хонь маллахаар болжээ. Гэвч тэрээр нэг өвлийн зуднаар ихэнх малаа хяаруулж заримыг нь идэж шамшигдуулан их хэмжээний төлбөрт унсан байна. Уг нь зодод малаа хяаруулсан улс нэг их төлбөргүй өнгөрдөг байлаа. Намар нь хэд их архитаж сэнгэснээс хадлан тижэл огт бэлдээгүй. Тэгээд ч зод нь нэг их мал хяаруулахаар зод биш байж. Тийм учраас Гомбожов нэгдлийн өмчөд хүйтэн цэвдэг хандсан гэдэг шалтгаанаар бараг цаазаар авахулах дээрээ тулсан байна. Үүн дээр 1930-ад оны үед шилийн сайн эр гэдгээр бусдад хүндлэгдэн адуу мал тууж явсан хэрэг нэмэгдэжээ. Тиймээс Гомбожов гарцаагүй цаазаар авахулахаа мэдэнгүүд мөрдөж байсан байцаагчаа өрөөнд нь нам цохиж унгаад шууд орчихсон гэдэг. Ингээд тэр аюултай гэмт хэрэгтний дансанд бүртгэгдсэн бөгөөд цагдаа нар түүнийг хаана явсан газар нь буудаж алах тушаал авч байсан гэдгээ. Төдөлгүй түүний сураг гарсан бөгөөд манер уянга сумын нутагт байх нэг агуйд очоод бүгчгсэн байгаа юм. Өмнө нь шилийн сайн эр явсан болохоор идэж уух юм, буу зэвсэг энэ тэрийг тун ядах юмгүй олоод авчээ. Нэг өдөр цагдаа нар түүнийг бүгж байсан агуйд дөхөж ирээд чанга яригчаар. Хэрэгтэн Гомбожов та одоохон гараад ир. Танд хийсэн хэрэг гээд байх юм байхгүй юм байна. Бараг ялгүй өнгөрөх байх. Одоохон гараад ир гэхэд Гомбожов та нарын нэг муу нохоо зайлыг би мэдэлгүй яхавт. Одоохон эндээс буццгаа. Ойртож ирснийг чинь буудчихын шүү. Гээд тэдний толгой дээгүр хий боджээ. Гэвч цагдаа нар юу боллоо гэж түүнд бууж өгөх билээ. Тэгээд ч буудаж алах тушаал авсан болохоор Гомбожовын зүг суман мөндөр илгээсэн бөгөөд манер хинэгний суманд оногдож газар дээрээ нас барсан гэдэг. Хүн алж хүрээ талаагүй ердөө хэдхэн тооны мал дутаасан хүнийг ингэж л амар чангалсан байгаа юм а. Хэрвээ шар дээлт Гомбожов өнөө цагт амьдарч байсан бол хүний эрх яриад эсвэл зодод алдсан малаа улсаар төлөвлөх гээд гүрийгэд хэвтчих байсан биз. Мөн Жамбал доржийн хар хуулийн үед хүчингийн хэргийг үздэггүй байсан бөгөөд улаан махны хэрэгтэн гих дарамт шахалт чухам 1940 оноос л эхэлж хүчээ авсан гэдгээ.